Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд яг 13 жил ажилласан. Ажиллаад гарахтаа одоо тэр телевизэд бүрсэн олон асуудлуудаар шүгэл үлээгээд бас нийгэм тухайн үед нэлийн сенсац болж исэн. Асуудлууд нь дэгдэж исэн. Тухайн үед яг юу болж исэн? Олон нийтийн өмч, таны өмч, бүх иргэдийн өмч. Гэтэл ерөнхий хэлэгч, ерөнхий сайд, их хурл яг засгийн газрын өмч юм шиг, засгийн газрын төв телевиз юм шиг байдал нь одоо болтол байгаа. Уг нь одоо бараг 20 жилийн өмнө хууль нь өөрчлөгдөд ингээд шилжилт хийсэн боловч одоо болтол төрөөс хараа хяналттай дарга захирлуудын шууд ингээд томилгоо хийдэг, ялсан нам томилдог. Дээр нь редакцийн тэр хараат бус байдал руу ингээд байнга ордог. Тэр бүхэн над үнэхээр нэг юм дарамттай хэцүү санагдаад дээрэс нь би бол ер нь телевизээс яах гэж гарсан хэрэг ихчлөө хайж гарсан гэж боддог. Ерөөсөө нөгөө сэтгүүлч чөлөөтэй ажиллах боломжгүй бол тэнд ямар ч амьсгал хаагааргүй эрхчлөөг. Тэгэл гарсан. Тухайн үед яг та нэг тэмцэл юм асууж штеп. Би нэг Австралид нэг 2 жил орчим болж байгаа эргээ ирсэн. Яг тэр үед нэг үндсэн телевизийн нөхцөл байдал нэлээд нэг тийм дарамттай болцсон байсан. Бараг өрөө болгоно камер тавина. За тэгэл цагаа хүрдийн бид нар мэдээ хийж хахад бүх мэдээг ингээд дарга захирлууд хяндаг. Энийг хас, энийг битгий оруул, энийг оруулна гэл ингээд тэр болгоно надад үнэхээр юм чочирдсан л та. Өмнө нь би тэрийг баг зэрэг анзаардаг байсан. Тэгтээ ингээд нөгөө түр завсарлаа эргээ ороод ирсэн чинь тийм бүр илүү тийм дарамттай болсон юм шиг санагдаад. Тухайлбал яг ямар сэдвэр ч юм мэдээ хийж хаад одоо хас тань гэдэг юм асууж. Засгийн газрын эсрэг, төрийн эсрэг одоо чөлөөтэй тийм үзэл бодлыг бол шууд хааж байгаа байхгүй. Тэгэл ингээд сэтгүүлчдийг дарамтлан, айлгана, ажил албан тушаалаар нь ингээд боон. Тэгээ энэ болгон маш муухай санагдсан. Тэгээ тухайн үедээ ингээд яг ковидын үедээ бид нэр ингээд дотроо тэмцэл хийсэн, гадагшаач тэр нь ил гарч ирсэн. Би өөртөө одоо цагдаад баригдаал ингээд ашигдаж барайл нэг тиймэрхүү юм болж ирсэн. Манай бүр 9 захирал намайг шүүхэд өгж ирсэн. Яг хөө шүүхэд бол Глоб Интернэшнл төвийн дэмжлэгтэйгээр ингээд хууль зүйн дэмжлэг аваад ингээд ялалт байгуулж байсан л да. Тэгээ захирлууд энэ төр өөрчлөгжил байсан. Тэгтээ дараагийн хүмүүс нь ирээл хуучин хэвэнд нь оруулаад ерөөсөө ингээл яг нэг тогтолцоогоороо өөрчлөгдөхгүй бол нэг хуулийн өөрчлөхгүй бол тэнд мянган захирал ирээд юм өөрчлөгдөхгүй юм байна. Тэгээ би гарсан. Өөрийнхөө хүсэлтээр гарсан. Өөрийнхөө хүслээр гарсан. Үндсэндээ нөгөө ажиллах нөхцөл боломжийг нь бол олгоогүй. Ер нь бол тэгэл эргчлөөгүй. За гарсныхаа дараа яг юу хийсэн бэ? Тэгээ үндсэн телевизээс гараад би чинь 13 жил ажилласан байна. Завгүй ингээ мэдээний албанд ингээ ажилласан. Маш их юм сурсан. Би үндсэн телевизээс хамгийн их одоо том авсан юм нь олон нийтийн эрх ашиг гэдэг юмыг би дотроо айгүй гоё ойлгож авсан. Яагаад олон нийтийн эрх ашиг гэдэг юм чухал юм бэ? Яагаад олон нийтийн радио, телевиз энэ улс орнуудад байдаг юм бэ? Энийг ойлгож авсан. Тэгэхээр би одоо цаашдаа бол ер нь олон нийтийн сэтгүүлч хийж ажиллая гэдэг бодол надад төлөвсөн гэх юм уу. Гараад бол би яг нэг жил орчим хүүхдүүдэд зөөгөөд гэртээ амарсан. Маш гоё амралт болт юм л. Тэгээ сүүлд нөгөө ажил хийхгүй бол бараг амралтандаа дасах маягтай. Тэгээд найзтайгаа нийлж хагаад дараагийн ажил эхлүүлсэн дээ. Олон нийтийн сэтгүүлч болно гэж тэ юу хийн гэсэн үг? Public interest гэдэг энэ олон нийтийн эрх ашиг гэж нэг асуудал байгаа байхгүй. Олон нийтийн радио, телевиз яагаад байдгүй гэхээр төрд мөнгө байгаа, төсөв байна, зэвсэгт хүчин байна, эрх мэдэл байна, бүртгэл зөвшөөрөл бүх юм төрд байна. Барилга байгуулалт бүх юм байна тий. Иргэдэд юу байдгүй гэхээр ганцхан хэвлэл мэдэл байдаг. Тэгээ иргэдэд яагаад тэрийг байдгүй гэхээр эрхээ ингээ шилжүүлээд өгсөн учраас энийг хянах гээд байгаа байхгүй. Тэгээ тэр хяналт нь байхгүй болчих юм бол олон нийтийн нөгөө эрх ашиг нь дагаад байхгүй болно, зөрчигдөнө. Тэгэхээр манад энэ нөгөө нийгмийн хариуцлага гэж яригддаг шүү дээ. Том компаниуд ингээд нийгмийн хариуцлага гэдэг нэг юм ажлууд хийдэг шиг сэтгүүлч болгон олон нийтийн эрх ашигыг нэгдүгээр тавьдаг. Тэдний мэдээллийн боловсролыг анхаардаг, мэдээллийн дархлааныхын төлөө зогсдог, вакцинжуулдаг ийм хүн байгаасаа гэж боддог. Яг тэр утгаараа ер нь олон нийтийн сэтгүүлч гэдэг ийм байр суурь их чухал юм байна да. Ягаад гэвэл хэвлэл мэдээлүүд ингээд төрийн талд дуурах ч юм уу, эсвэл бизнесийн талд дуурах ч юм уу, эсвэл өөрийнхөө бодлоор ингээд явах ч юм ийм юмуд байна. Яг тэр нэг олон нийт гэдэг нэг ийм ойлголт байна шүү дээ. Олон нийт ингээ хараад бухимдаад байгаа мөртлөө шийдэгдэхгүй байгаа асуудлууд ингээ хоригдлагтаа л байна тий. Тэгээ энэний төлөө ингээд нэг шүгэл дуураад
зэгцтэй мэдээллүүдийг өгөө явъя гэж боддог. Яг тэрний нэг жишээ нь 18 телевиз нийлж хагаад төрд лобби хийж байгаа өргөн нэвтрүүлгийн тухай хууль гэдэг хуулийг батлуулчихлаа. Тэгэхээр хариуд нь төрийн мэдээллийг 18 телевиз ингээд урсгалаар явуулж шít. Нэг урсгалаар. Одоо шил нэг нэвтрүүлгийг бүгдээрээ гаргаж байна тий. Энэ бол мэдээллийн хүчирхийлэл байхгүй. Тэгэхээр яг ийм нөхцөл байдал үүссэн үед бол нөгөө олон нийт чинь ямар ч үзэл бодол илэрхийлээ тэр нь гарахгүй, сонсогдохгүй. Дээрээс нь буцаагаад ингээд тарих угаалт хийгээд хахаар бүр аюултай байдал руу ингээд орж байгаа учраас олон нийтийн эрх ашиг хамгаалах энэ сэтгүүлч нараа хэвлэл мэдээллийн байгууллагууд айгүй хэрэгтэй байна. Ганц байгаа олон нийтийн радио телевиз нь бол яг хуулийн дагуу ажиллаж чадахгүй байна. Одоо жишээл харин арилжааны 18 телевизийн эсрэг те тэр чинь иргэдийн мөнгнөөс санхүүжиж байгаа шүү дээ. Тэр асуудлаар бол сүүлийн баруун 2 жил уу нэлийн тууштай ил гаргаж тэмцэж байна. Одоо 18 телевизийн асуудал дээр би яг нэг олон нийтийн сэтгүүлч гэдэг утгаараа яг бүр акц хийгээд явсан. Нэгдүгээрт үндсэн хуулийн зэцэд хандсан. Хоёрдугаарт улсын их хурлд хандаж нийтийн өргөдөл санаачилсан. За тэгээд тэр нь бол 100 мянган хүндээ өрөөгөөч гэсэн олон нийтэд мэдээллийг хүргэхийг бодсон. За гуравдугаарт одоо энэ хуулийг шинжлэх асуудал дээр би байнга хяналт тавьж одоо саналаа өгье гэж бодож байгаа. За ингээд дөрөвдүгээрт нь яаж юм гэхээр сургуульд сураад би энэ талаар магистрийн судалгааны ажил хийсэн. Тэгэхээр энийг би нөгөө шинжлэх ухааны одоо судалгааны эргэлтэнд оруулах гэж байгаа. Баримтжуулж үлдээж байгаа. Архив болгож үлдээж байгаа байхгүй энэ асуудлыг. Тэгэхгүй бол ингээд бид нар нөгөө нэг армаантаг байдлаар сэтгэлийн хөөрлөөр ч юм ингээд яриад шүмжлээд идэг. Яг баримт бичиг болгоод үлдээчихээр бас арай өөр болчихж байгаа. Одоо энэ 18 телевиз яаж анх хууль батлуулсан юм те? Цаана ямар эзэд байдیں۔ Хичнээн мөнгө хурааж авч байгаа юм. Бусад орнуудад ийм жишг байгаа мó? Ер нь энэ иргэдийн эрхийг яаж зөрчиж байгаа юм? Өрсөлдөөнийг яаж хааж байгаа юм те? Яаж тарих угаалт энэ манипуляц улс төрийн мэдээллийг ингэж нэг шугамаар явуулаад байгаа юм. Бүгдийг ингээд судалгааны ажил болгоод ингээд үлдээж байгаа. Одоо жишээлбэл нэг сэдвээр жишээ төтөл да. Одоо нэг мэдээллийг те нэг нэвтрүүлгийг яг ижил форматаар шууд 18 телевиз цацж штэ те. Жишээлбэл энэ дээр яг жишээ ямар нэвтрүүлэг формат мэдээ байна те. Одоо жишээлбэл ковид үед бол нөгөө нэг мэдээллийн урсгал гэдэг нэг амар нэвтрүүлэг явлаа штэ. Тэрийг бол бүр 8 телевиз шууд амжилсан. Дараа нь тэндээсээ материалуудыг бусад телевизүүд нь ингээд явуулсан. 1.6 тэрбум төгрөг соёлын яамнаас бүр баталсан байгаа байхгүй юу. Тэгээ за энэ бол ингээд эхлэл нь байсан. Энийг эднэр юу гэж бодсон гэхээр хууль болгох. Ерөөсөө энэ 18 телевизийг ингээд бацчих. Тэгээд нэг шугамар мэдээллийг нэг командаар явуул гэж харсан юм шиг байгаа. Тэгээ одоо Улаанбаатараас ярьж байгаа ерхий сайдын орсон нэвтрүүлэг байна анхны. Нөгөө 18 телевиз чинь бүр улаан цам ингээд бүх зэрэг ипэрэ нэгэн зэрэг цацах ипэрийн зарыг хүртэл тавьсан шүү. Дараа нь тэр нөгөө зоригийн хэргийн цуврал нэвтрүүлгүүд байна. За тэгэл засгийн газраас хийж байгаа нэг ийм өнгө аястай нэвтрүүлгүүдийг сонгуулийн үеэр бусад үеэр ингээд нэгэн зэрэг явуулж байгаа. Олон нийтийн санаа бодлыг хэлбэржүүлж, олон нийтийн санаа бодлыг удирдан чиглүүлж байгаа бүр юм маш хүчтэй мэдээллийн манипуляц, мэдээллийн урсгал явуулж штэ. Тэгээ энэ бол нөгөө нэг урсгалтай мэдээлэл ингээ хит их яваад ирэхээр худлуугийг 1000 давтвал үнэн болдог тий. Хүмүүс сүултээ эхлээд ингээд эргэлзсэн, эхлээд асуулт асуусан. Сүултээ ингээд энэ бол нийтийн ойлголт юм байна гэдэг ийм юм руу хүрэж байгаа байхгүй. Одоо өнөөдөр хамгийн том явж байгаа ийм тарих угаалт юу байна гэхээр том төслүүдэд хөдлөхийн тулд засгийн газар хамтрах шаардлага байна гэж байгаа байхгүй. Гэтэл Монгол Ардын нам дангаараа засаг барьж байхдаа нийгмийн гэрээ буюу хамгийн том одоо төсөл гэх юм. Үндсэн хууль нь өөрчилж чадсан шүү дээ. Сөрөг хүчнүүд зөв юм а ч гэсэн дэмждэг тий. Буруу юм а хяналт тавьдаг. Том төслүүд хөдлөх гээд байгаа учраас засгийн газар хамтарсан ийм 3 нам байх нь зөв юм байна гэж бид нэр ойлгоход хүрч байгаа байхгүй. Энийг бид нэр анзаарахгүй байгаа. Маш их мэдээлэлээр өдөр шингүү явуулж байгаа. Бүх хэвлэлүүдээр ийм агуулгыг шууд болон шууд бусаар ингээ өгөөд байгаа учраас бид нэр итгэж эхэлж байна шүү дээ. Өнгөрсөн намраас хойш байгаа таны постуудыг ажиглахад ер нь засгийн эсрэг нэлээд дуугарч байгаа тийм. Цаанаа захиалгатай байна уу? Ард нь хин нэгэн байна уу? Одоо ардчилсан нам, хүн нам те хамгийн том сөрөг хүчнүүд нь засгийн газарт ороод нэгдчихлээ. Өнөөдөр бодлогын сөрөг хүчин байхгүй болчихлоо шүү дээ. Тэгээ хин сөрөг хүчин болдгоо гэхээр автоматар иргэд чөлөөт сэтгүүлчид шууд сөрөг хүчин болдог. Болохоос ч өөр арга байхгүй. Харсаар байтал одоо ингээд төр томорж гин. Гэтэл ингээд 3 нам хамтарчаад том төслүүд гэдэг нэрээр
тэрний цаана маш том сүүдрүүд ингээд дагалдаж гарч иж байгаа юмнуудыг бид нэр хэлэхгүй байхаас өөр арга байхгүй. Тэгэхээр ингээд яалчгүй засгийн газрын эсрэг юм шиг харагдаж байгаа. Ямар засгийн газар байсан тэрийг хэлнэ шүү дээ.